Заяасан хэрэглүүлээ гүнгийн бүл дахин дур залуурчин гихвнэрийн дараагийн бартаар олдож байна. Бичлэглэсэн мөн лайк болон subscribe дараад өөр нэг зүйлийг хэлэхэд хэрэг манай сувгтай хамтарч ажиллах хувь хүн болон байгуулгах юм бол яг одоо description хэсгээр байрлуулсан мэйлээр холбогдорой. Мөн тэгээд дараагийн парт болон контентыг манд дэмжих хүсвэл яг одоо дэлгэсэн дээр харагдаж буй данс руу donation хийлгээгээрэй. За тэгээд шууд гол цуврал руу орцгоё. Зөвхөн хөртөр нөгөө гүнжийн гэрт байсан Эшил рүү манай саруул дайрснаар дууснаа да. Тэндээс өргөж толцгоё. Эшил саруул хандаад чи хин бэ гэхтэн. Чиний хайш боо хором очно байна. Бас төгсгөлч нь. Гэснэ Эшил рүү нэгэн дайралтыг хийдэг. Саруулын дайралтанд нь гүнж хүртэл давхар өртөөд байх бөгөөд үүрийг анзаарсан Эшил гадуур нэг хаалт ээж өгнө. Яна. Миний аюулгүй байр. Гэсэн нөгөө байрыг нь тэрчигт нь эвдэлж харагдан нөгөө хоёрын тулаанаас зүгээр Эшил ноётой. Тэр одоо хүртэл тарьсаар байна. Тэгээ манай саруулын хувь нэлийн хүчрэг дайралтыг Эшил рүү явуулахад Эшил голоор нь завж шив харагданаа. Навш тэр орон зайн шид хүрлээд ашиглаж мэддэг юм байна. Гэсэн яг хажууд нь хүрээд ирэх бөгөөд шууд л Эшил рүү сэлмээрээ дайрахт нь гинтэл Кайрам нэг сонин авиа гаргасныг саруул анзаардаг. Дээрөөсөө Эшил ямар ч хохирол очруулгүйгээр саруул хойшоо хүчтэй төлгөөгднэ. Харин Эшил саруулыг дотор одохдоо тэр ингийн хүн биш байх шиг байна. Ингэсэн ч би заавал ялна гэхэд нь ард нугаа гүнжин нилээн Эшилд одоо л итгэж байгаа юм шиг харагддаг. Наан саруул яасан бэ Кайрам гэхэд нь өвдөж байна. Би маш их өвдөж байна. Миний бүхэл бие тэр чигтээ тасар татуулж байм санагдлаа. Дүүнэлвч байх. Ятрагатай юм гэж. Яга ойлцгоо. Чи миний төгсөг гээгүй лөө. Наад дээр хурдгаж өгөөрэй тэр. Би түүнийг алмаар байна. Яг одоо бөөлжмөр санагдах хүртэл их уур буцалж байна. Ихтэй түүний хөвч юу хийж чадахыг нь харсан юм байна. Ухрахаас. Гэснэ нөгөө Сесилиягийн эд зүйлсийг шийдэхэд нь нөгөө гүнжин чи Сесилийг яасан? Би түүнийг ариусгах гэсэн. Ариусгах гинэ. Тэр чи яг юу гэсэн үг юм? Түүнийг өгсөн гэж ах шиг байна. Нэгэр тэр шинэ зориг ойч. Хэн чамайг нааш илгээх төвчаасан. Бид бол манай. Өшөөдөггүй нэг. Манай гинэ. Энд дахиад хөдөлж өгсөн гэдэг нь үнэн байж. Гэсэн манай саруул яг Эшлийн юм сайрны талга болчихдаг. Эшил дотор одохдоо миний замд ч өстой олон хүн гай болох нь те. Эдгээр миний төлөвлөгөө саад болоод байсан юм болоо. Ямар ч саруул болон Кайрам хөнгөө газар байж ах бөгөөд Кайрам чинь би өөрийгөө өгөх гэж байна л гэж бодлоо. Тэгж өвдсөн юм уу? Тийм ээ. Би өмнө хийцээ чи ийм хөдөл мэдэрч байгаагүй. Бид дүүн төрж болохгүй. Миний бодож байснаас төвхтэй юм гэж. Гэхдээ саруул надад нэг шийдэл байна гэдэг. Өнөөх шийдэл нь яг юу юм бэ гэсэн чинь ердөө таамаглалч гэсэн бид үүнийг ашиглах юм бол түүнийг ялжна гэж бодож байна. Гэсэн нөгөө ариун элдний ард байсан бүрөвч юм уу мэдэхгүй. Нөгөө ариун элдний ардаас авсан зүйлээ гаргаад ирэхт нь үгүй наадах чинь юус хэрэггүй. Үүн төлөө наадах авсан юм уу? Чамайг алчч мэдэн штэ. Гэхдээ хажуудлаас нь ээлээс хүрээд ирдэг бөгөөд аюултай гэдгийг мэднэ. Ихтэй энэ бол цоргон царга. Одоо надад хамгаалах хэрэгтэй хүмүүс байгаа. Би өнгөрсөн зүйлээ дахиж тавтахгүй. Гэсэн тэр цаанаа Сесилия чинь өвхөөгүй байж байдаг. Өрсөлдөгч нарт эндээ өчрөг байвал би түүний төвшөнд хүрэхэр хангалттай өвчтэй болно. Зурглал солигдох бөгөөд Эшил нөгөө Сесилиад чинь нэг зүйл өгдөг бөгөөд энэ зүйл байх юм бол Фүрүниа руу ямар ч асуудалгүйгээр нэвтэрнэ гэж хэлдэг. Тэгээ Сесилия мэдээж өөрийн хийсэн зүйлдээ нэлээд гимшиж байна гэхэд нь Элис би одоо ч гэсэн чам угаашлаг байгаа. Дахиж хизээж битгий миний өмнө үзэгдээрэй гэхэд нь за би одоо ингэ явлаа гэснийг нь манай саруул болон Кайрам дээрээс хараа байж идэг аа. Тэгээ Кайрам саруул банагуудаа түүнийг алаагүй ингэ зүгээр явуулах зүгээр юм уу гэхэд нь манай саруулчин өмнөх амьдралдаа одоо энэ Сесилийг алж байсан байж таардаг. Ягаад гэхээр одоо их чиг нь алсан. Тэгээ өмнөх амьдралдаа саруул алсан ч гэсэн ямар шаардлагагүй байсан. Учир нь Сесилия чинь Элисийг алсандаа бүр нилээн гимшээд бүр ямар ч амьдралын утга учиргүй өхмөл болсон байхдаа манай саруул одоо очоод алчихсан. Тэгээ тэр байдлыг ерөөсөө дахиж давтахундаа Сесилийг амьд үлдээгээ зовлонгоос нь хөнгөөсөө өнгөж хэлдэг. Тэгээ одоо нэгэнтэл амьд гарснаас хойш хизээ нэгэн өдөр өөрийнхөө өрөө төлөх байлгүй дээ. За тэгээ зураглал солигдоход өмнө нь яагаад энэ Сесилийг амьд үлдээсэн талаар нь гарах бөгөөд чи үнийг хөнгөн хэрэг биш гэдгийг маш сайн мэдж байгаа. Тийм ээ. Би мэдэж байгаа саруул залуу байцантай. Эгтэн саруул шууд л нэг цохиж байгаа юм шиг болсноо. Зүгээр амьд үлдээснэ.
Би хизээний өдөр заавал чамаар өрөө төлөвлөх болно. Намайг дуудах хүртэл зүгээр нуугдаж бай гэсэн нөгөө Сесилия чинь тэр ирээдүйг хардаг юм байх та. Хэрвээ түүнд өрөө төлөх нэг л өдөр ирэх юм бол би өөрийн амь насыг өргөдөж бэлэн байна саруул залуу үстэнтэй. Гисээр яваад өгнө. Ямар тааш тэгээд Элис манай хоёр дээр хурж ирснэ. Кайремыг хараад нилээн чохорхноо. Тэгээд биетэй сэтгэл хөдлөлтөө ийм ч төхрэлд байдгаа гэд. Зурглал шууд бол Лувен ихтэмэр шилж байна. Элис захиралд нэгэн захиа илгээсэн байх бөгөөд өнөөх тэр хүнд захирлаа. Би бүх асуултын хариултыг олсон. Тиймээс би гэрлийн хүлэг бадруудыг барихаар шийдлээ. Тэд өөрсдийн зөв замаас хатаас. Тэдний хамгааллыг хүсэж буй хүмүүс ч гэсэн зөв хүмүүс биш. Бас гэр бүлийн зорилго маань босортож байна. Маань ч гэсэн ийм зүйл болж байгааг зүгээр хараад сууж байгаа. Би удахгүй тантай очиж олдно. Тантай ярилцахыг хүссэн маш олон зүйл байгаа. Миний ах ээжил болоо нэлээ ханхуутай хамаатай. Би тантай уулзахаар илүү дэлгэрэнгүй ярьж өгнө. Тэр болтол саруулд сайн санаа тавьж байгаарай. Бидний гэр бүл хоёулаа замбраагүй байгаа юм биз дээ. Элис одогтэй. Чи үнэшгээл бяцхан дөөдөө санаа зовсорох шүү. Ихтэй чамайг ингэж хэлээд тавхаар. Яг санаа тавьж боо мэдвэр эсхий та. Гэсэн захирлын өрөөнд Борис өрөөдөр шигсэн байх бөгөөд захирлын хоёр хоорондоо юу ярьдаг вэ гэхээр захирал Борис тандаад чи миний зэөхөө болох Луинэлд тусалж байгаагаа хизээ хэлэх гэж байсан бэ гэхдээ энэ нэг нууц зүйл биш ээ. Угаасаа миний ажилтай нэг холбоогүй зүйл штэ гэснэ. Өргөжүүлэн би танаас нэг зүйл асууя. Би нэг хүүхдийг хайж яваа юм а гэсэн захирлын цайраа шууд сонирн босноо болж үзэ. Хэрвээ чиний дээр хайж байгаа хүүхд чинь миний бодож байгаа хүүхэд болоо. Эртхэн наад зүйлээ байсан чинь тэр шүү. Гэснэ ерөнхийдөө саруулаас хол байгаараа гэдэг мессежийг өгдөг. Зураглал солигдоход нөгөө Борис чинь гадаа сууж явах бөгөөд нэг захиа бичингээ саруулж танилтал ихтэй юм шиг байна. Түүнтэй ороод солдогч хэцүү бололтой. Гэсэр өнөөх захиагаа явуулахад нь ард нь нөгөө сагус нь гарч ирснэ. Чи яах гэж байна? Өөр хүн удалдах юм бол харгалахад хамаагүй хэцүү болж мэднэ. Үедэж яваа хэрэг гэв. Болгоомжтой байх хэрэгтэй шүү. Кайрем надтай адилгүй. Түүнд махан бий байгаа. Тэгвэл эхлээд түүний холбоог тасалж байгаа. Оо, наа чин сайхан санаа байна. Надад атгачаа хэрэг гэв. Надтай уулзах хүссэн юм уу гэснэ. Борис дээр сэлэнгээ хүрээд ирдэг. Ерсэн чинь баярлалаа сэлэнгээ. Үнэн дээр би ч гэсэн өөртөө ч уулзмаар байсан юм. Саруулын талаар асуух хүссэн зүйл байна. Дэгснэ сэлэнгээ татангуудаа тэр ерөөсөө хичээлээ суудаггүй. Дэгсэн хэрэн нэлээд чадвартай гихтэн сэлэнгээ тэр зүгээр л нэг төхөрлөх авьяас төхөн байж болно штэ гэсэн чинь Борис шууд л түүн тандангуудаа эхэндээ тэр ганцаараа байсан. Гэхдээ одоо түүний эргэн тойрны хүмүүс их сонирхолтой санагдчих байгаа. Хатагтай сэлэнгээ биш ээ. Хар утгааны дагалдагч. Маран гих хэстэй байхаа. Гэсэн сэлэнгээ шууд л байдлыг олонгуудаа тулааны барилал авдаг боловч сэлэнгийн доор нэг том мангас гарч ирснэ. Сэлэнгээг хазаадахдаг. Ямар ч тач өнөөх мангасын дотроос нь сэлэнгээ гарч ирэх бөгөөд хар маань бурхны хүч. Гэснэ өнөөх мангасыг чинь ор мөрөг алга болгоно. Огт ийм зүйл төсөлж байсангүй. Чи бүр бүтэн шинэ орон зай нээж чаддаг юм байна. Гэсэн яг л нөгөө динзэтэй адилхан манай сэлэнгээ өрлөл ийм орон зай гаргаж чаддаг бөгөөд Борис тандангуудаа. Тэгэхээр чи ингэж ертөнцөөс манайг нуудаг байх нэ. Чи миний жинхэнэ төрөг яаж болж мэдснэг чи мэдэхгүй ч. Гэхдээ амаараа төлнө гэдгийг мэдж байгаа үстэй. Хэрэг хүсвэл биелүүлээд өгье. Тэгсэн Борис амархан байхгүй л байх таа гэсэн. Наад бардам цан чинь хэр удаа өргөлөх бол Борис. Зураглал манаас харуулаг яг гэртээ ирж буй үерөө шилжих бөгөөд шууд л нана удаан хугацааны туршид аавыгаа хараагүй болохоор ирээ тэрнэ. Тэгэлхтээ би сэлэнгээ багштай үнэхээр дотно байсан гэж хэлдэг. Тэгээ манаас харуулч нь намайг дахиж хүчээ алдаж тогтургүй болгоос нь сэргээлээ сэлэнгийн дор шавьяар оруулсан байдаг. Тэгмээс өдөр болгон энэ нана чин сэлэнгийн дор хөөрхий бэлтгэл хийдэг юм байлээ шүү дээ. Тэгсэн өнөөдөр ямар ч бэлтгэл байхгүй сэлэнгээ багш өнөөдөр ажилтаа гэсэн. Тэгсэн яг юу болсон бэ гэхлээр энэ Кайрем чин Борисыг ариусгаа гэд сэлэнгээг явуулчихсан байдаг. Энийг сонссон саруул болохоор юу ирээд байгаа юм бэ? Тэр юутай тулдаж байгаагаа мэдж байгаа гэж найдаа. Түүний удам нэлээд хүчрхэг штэ. Гэсэн Кайрем юусоо тоохгүй байсан гэсэн саруул ямар тач бид сэлэнгээр дахиад явах шаардлагатай боллоо гэснэ. Борын танангуудаа Эмили болон
Нанаг Брэнэ үгээд газар руу аваач хаа гэж хэлдэг. Тэгсэн Брайан хүртэл нэлээд өвчрөг болсныг анзаарнаа. Яг вэ гэхлээр өөрөө Эмилигийн хоолыг идэж чаддаг болсон байж таарна. За энэ ч яах вэ? Ямар ч тач ард үлдсэн ажлыг чамд татгалаа шүү Брайан гэснээр манай хүн явахаар болж байгаа. Зурагдал ямар тач нөгөө Сэлингэ болон Борис хоёрыг тулаан руу шилжнэ. Тэгсэн энэ тулаанаас нь манай Сэлингэ нэлээд хохирол авсан харагддаг. Учир нь гэвэл маш олон энэ цэргүүд нь гарч ирсээр байгаад бүр ядрага ичгсэн. Энэ хүүхэлтэйнүүд өдөрчлөгийн үедээ ижил авраатай байна. Эдгээр залуус хамаагүй хүчтэйч гэсэн би итгэлтэй байна. Нөгөө Борис ч хэлэхдээ юу вэ? Ядарчихсан юм уу? Энэ зүгээр л хөнгөн зуу штэ. Надад маш олон төрлийн десертнүүд байгаа. Ягтэн Сэлингэ ямар тааш нөгөө хитэн цэргүүдийг нэг дайрал дээр бүгдийг нь утгаж бөгөөд харин ардаас нь нөгөө шүүлтийн жад. Гэсэр Борис ч манай хүн рүү нэг хужраг дайралтыг араараас нь хийгээд хэдэг. Тэгвэр нь бол энэ хитийг арайг зохицуулаад нэг завсар гарлаа гэхтэн одоо нэг Борис ч агсан төвчний дээд төвчтэй одоо шид Сэлингэ рүү илгээгээд байгаа юм байл шүү дээ ядаргаа тагүүр чинь. Тэгээ олоогийн Сэлингэ зам яриндаас нь зүхтаасан боловч энэ замынууд нь бүр Сэлингэгийн дараагийн хөдөлгөөний мэдээдэг бөгөөд бүрс болоогүй дэлбэрээд байдаг. Тэгээ байдал нэлээд хэцүүдэд байж байхад нь тэгвэл одоо чиний хөх цаг нэрлээ. Дайны алах. Гиснээ нүсэр дайралтанд манай Сэлингэ уртан. Дээрээс Борис бууж ирснэ. Хараалаа да. Харамсалтай юм гэж. Одоо ойлгож явах шиг. Чиний хүүхэлтэйнүүд. Энд төрсөлдөгчөө маанаг ярилж чаддаг юм шиг байна. Энд энгийн хүүхэлтэйнүүдээс өөр. Бас наад ном чинь чиний хүчний их өсөр болтой. Миний мэдэрч байгаагаар ямар нэг гайхалтай зүйл байгаа байх. Наад чинь борхны зэвсэг юм уу? Борис болохоор асар их зүнсэв. Бас мэдлэг. Ихтэй наадах чи одоо ямар ч хамаа байхгүй. Надад маш олон хүүхэлтэйнүүд байна. Чи зүгээр л буугаад өгчөөчтэй. Гэхдээ Сэлингэ бол гандан боорохгүй штэ. За би бууж өгдөх юм биш л дээ. Нуус техник, тэлэлт, танилын дуудлага. Ясны одоо зураглаар харагдаж байгаа шил нэг том мангасыг дуудчихдаг бөгөөд миний өмнө түүнээс мэдэрсэн маана бүрэн алга болчихлоо. Нэгэр Сэлингэ өөрөөсөө маана ялгаруулахгүй байх бөгөөд өнөг дуудсан мангас нь нөгөө зомбинуудад чинь хяарч өгнө. Үүнийг нь Борис харснаа маанаа танилж өтгөр бүтээх гэж гайхалтай байсан байна. Ихтэй чамд ердөө цаг л хожиж өгнө. Яг одоо чи бол ердөө л маанаагүй хоосонсоо. Яг одоо энгийн шид ашиглах шийдсэн байх бах. Харамсалтай нь чиний шийдвэр алдаа байлаа. Ингээ манай хүн рүү яг дайрахнууд яг ихтэл Сэлингэ шууд бол маш хурднаар түүний ард нь гарч ирсэнэ. Хөөе, энэ чамд эрсэлтгүй юм шиг аажтаад байх юм. Ямар ч тач Борис өөрийгөө хамгаалж амжнаа. Би түүний хөдөлгөөнийг илрүүлж чадсангүй. Тэр шийдгүй юм байж яаж ингэж хурд өглөөд байна. Нэгсэн Сэлингэ бүр өнөөх хамгаалтыг нь сэлмээрээ хагалгааддаг. Хөөе, эн чи өөрөө ялаглаа гэснээ цохиод амждаг бөгөөд өргөдөлн түүн рүү дайран газар хүчтэй загтааран савнаа. Тэр надад шид ашиглах хугацаа ерөөсөө өгөхгүй байна. Хэрв тийм бол надад хараалыг алхасдаг шид хэрэгтэй. Тэсрэх бөмбөг. Гэснээ өөрийгөө теслээд дэшээ зайгаа аваад түн рүү дайрал илгэнэ. Харин манай Сэлингэгийн хувьд өнөөх дайралтуудаас нь ямар тааж бултаж чаддаг бөгөөд харин ч өмнөхөөсөө илүү хурдан болсон юм уу гэмээр түн рүү өсөрч очингуудаа өнөөх номыг нь өшөглөдөг. Даашгүй энэ бороо сулгачиг цааш нь харуулах нөтэ гэсэн чинь гай газар доороос гэж өнөөх ном нь Борисыг хамгаалдаг. За одоо болно Борис. Түүндний мэдээлэл хоёуланд нь ерөөсөй байхгүй. Магадгүй түн шиг хүчтэй хүн офицер юм уу дээд алмас шалтгаан л байх. Гиснэ явхаар болно. Тэгээс Сэлингэ шууд л харцус. Чи харцус давхин гişүү юм уу? Уг нь тэднийг устгасан гэж утсан штэ гэсэн. Борисын амраас нь харцус гараад идэг бөгөөд одоо энэ харцус бүлэг мөн болохоор нөгөө цусан үдэшлэг дээр болдог хүмүүсийн ард нь байсан хүүхэлтэй болон өнөөх гайхшлын чулуух хоёрыг бүтээсэн харцус давхаг юм байна лээ штэ. Тэгээ Сэлингэ байдлыг ойлгон өнөөх цусан үдэшлэгийн ард чи байсан юм байна штэ Борис. Яадаг вүлээ. Намайг орчихлаа. Энд ажлаа өргөжүүлэх хэцүү болох нь дээ. Харамсалтай юм. Ясэн Сэлингэ шууд л аматад гээд Борис руу дайрахт нь харамсалтай л юм. Гэхдээ хоёулаа тулаана дараа өргөжлүүлээ дээ.
Гэт өнөөх ном нь Борисыг хамгаалаад гадуур нь хаалт ичгдэг. Харин Сэлэнгэ болохоор битээ солиороод одоо л би заавал чамтай тодолдно гэд Сэлэнгэ болон өнөөх бүтээсэн мангас хоёрын хаалт руу дайрдаг боловч ерөөсөө сэвж сулгаж чадахгүй. Тэгэхээр одоо энэ ном нь яалтчгүй хүчтэй болж тарж байгаа байхгүй юу? Сэлэнгэ дотор бодохдоо новшгач энэ шидэт ном байгаагүйсэн бол юу? Миний хаалт руу хэнийг орж ирж байна гэж юу? Гэсэн дээрээс нь саруул ороод ирэх бөгөөд новшгач гүнгийн хүн чи яагаад энэ тухайн? Гэсэн саруу шууд л өнөөх хаалтыг нь амархан гэгч нь буталчихдаг. Удалгүй тэнцэн асар том дэлбэрэлт үүсээд харанхуй дундаас Кайрэм үүнийг хараад өрөвдөж өглөө. Хиртэй Крия. Яаж намайг олсон юм? Энд яах гэж ирсэн юм? Би зүүн совын сайтай л та. Ялангуяа чам шиг юмнуудыг олохдоо бүрцээ. Би чамс хануулсан шүү. Чи буруу талаас сонгосон. Гэснээ дэнжин масар том гэрэл гарснаа. Хуйраадахтай. Новш. Саруула. Гэсэн саяны нөгөө гэрэлнээс нь манаас саруул Сэлэнгийг хамгаалаад байж байдаг. Тэр шилдэг бурхны хүчийг хийсэж байна. Тэр ямар хүч ашиглаад байгаа юм бол тэр ганцхан чөтгөрийн элдний хүчээр үнэгдээсэн гэж байхгүй. Айри. Чи миний бодож байснаас илүү аюултай зүйл нууж байж. Ардаас нь Борис нөгөө Хирдэкэд чин хантангуудаа би ч гэсэн чамтай хамт тулалднаа. Чөтгөрийн элдийн эзэмшиг яг одоо миний өмнө байна. Тиймээс би түүнийг заавал устгах болно. Гэхдээ өнөө Хирдэкэ чин болоо Борис чи надад хийж чадахгүй штэ гэсэн манаас руу шууд л очингуудаа нөгөө Борисын барьж өгсөн номыг нь голоор нь хуугааддаг. Энэ саруул гэдэггүй үнэхээр аюултай юм байна. За энэ хүрээд энэ удаагийнхаа партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд маань дараагийн партиг илүү хурдан авч үзэх хүсвэл би одоо нэг зүйлийг туушгах гэж байгаамаа. 15,000 лайк. Өмнөх хөтөлбөрийг хараад байхад бүр 11,000, 12,000, 13,000 лайк хүрэл аваадсан баггүй. Тэгэхээр одоо бүгдээрээ хичээгээд үзэж байгаа хүн болгон лайк дараад өгөрөө. 15,000 лайк. Тэгээ 15,000 лайк хүрэх юм бол би шууд дараагийн бичлэгийг оруулсан заяа. За тэгээ хөрөхгүй байсан ч яах вэ? Тэгээ хөрөхгүй байвал би тэгэл өөрийнхөө хийдийг ярэ хийгээл. Тэгээ дараагийн партны ямар тач орно л гэсэн үг. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай.